эмэгтэйчүүдийн байгууллага гарч ирснээр юу болсон? Тэ? Маш их өөрчлөлт бий болсон тэ? Нийгэмдэр ингээд эмэгтэйчүүдийн оролцоо ямар их болж байна, боловсрол дэвшилж байна, чадамжтай болж. Тэрнтэй адилхан одоо хаягдчихэд байгаа юм бол одоо эрэгтэйчүүдийн одоо ийм нийгэмлэг юм уу, бүлгэн байх юм уу. За тэрүүгээр дамжуулаад хэдүүлээ тэрийгээр ингээд малгайлаад нэг хитэн ажил хийчих. За би бол одоо чийсгэлээ зориулаад цаг нараас асуулаад юу их вэ гэхээр энэ юун дээр нахаар. Спортлог юм дээр нахаар. Шийд засъя. Энийг би чадаад одоо хотын дарагт очиулцъя те. Баатар дарагт очиулцъя. Бидэд стандарт хэрэгтэй байна буюу та нар энэ их мөнгөөр ингээд дүүр болгон тендер зарлаад ингээд маш их мөнгө угааж байгаа завчиж байгаа асуудал байхгүй юу? Тэд нар яаж завчиж байгаа вэ гэхээр мэдээж ингээд нэг төсөв байгаа те. Чанартай авчир тавьчул чанартай шийдэл болно шүү дээ. Тийм ээ. Тэд нар яадаг вэ гэхээр хамгийн эмтхийг аваад тэндээс нэг ашиг унах гэж байгаа юм л процесс одоо ойлгомжтой Монгол байгаа бүх процесс. Тэгвэл энийг стандарт батлая. Ийм шалт дэвшүүл ийм шалт дэвснэ. Яг ийм ашиг яг дотоодын компаниг дэмжиж шилийн шийд биш энийг хийн. Төмөр тортой ингээд. Өөрөөр хэлбэл энэ 10 жилийн настай дахиж мөнгө урсахгүй. Дахиж мөнгө угаахгүй. Дээрс нь хүүхд тоглоод гафтай юм хий. За энийг би хийж чадаад бидний төлөвлөсөн татвар юм чинь би одоо хийгээ үзүүлсэн болж байна. Одоо татвар зориулсан мөнгөө одоо ингээд бид нар шаардлага тавиад тэгвэл тэр аавд энэ хүүхдийн сагсны шийдийг авах л та. Сагс хөгжиж байгаа юм бол за энэний дараагаар бид нар юу их вэ гэхээр те тоглоомын талбайг авах л та. Тоглоомын талбай үнэтэй хороолд орохоор бид нар анзаардаг те би хүүхдээ хүний өрөөж тоглуулдаг байсан шүү дээ. Өрөвдөлтөө гоц шалтгаан юу гэхээр насны ангилалтай. Шинжлэх ухаанаар батлагдсан буюу ингээ булчинд нь харсан юмнуудтай. Ингээ авирахаар хүүхдээ ингээ булчин сунна, агшин, жижиг булчин унангууд тэр ингээ те эрүүл бэртэхгүй байна. За тэгээд жоохон том болонгууд нь жоохон экстремнүүд байна ч гэдэг юм уу те. Ингээд хүүхд чадамжтай болоод байна тэнд. Нөгөө элс нь байж байна. Те нар нь байж байна. Стандарт тэр чи одоо те. Тэгвэл тэрийг яг адилхан тэр хэмжээний угаасаа төсөв тавьчаал одоо ингэж байгаа юм чинь те. Одоо байгаа хитэн одоо хүүхдийн тоглоомын талбай тим стандарт тавих боломжтой байхгүй. Нэг ийм хөгийн ногоон гулсуур тавьчаал бид нар явж байгаа байхгүй. Тэгвэл би энэ одоо хэсгийг би хариуцаад хий. Илүү мэдлэгтэй мундагтай сэтгэл зүйч мэтгэл зүйч зөндөө байна шүү дээ. Та нар ингээд аудуур чиглэсэн гоё контентүүд хий. Одоо ийм баатар төрүүл, спортын баатар төрүүл. Би одоо юу гэдэг тэр боломжтой айл яавн жоох ингээд байгаа юм бол эсвэл одоо би хөлөг болчиход байгаа юм л те. Яг энэтэй адилхан спортын ингээ олон аавуудыг хэдүүл алдаршуул. Яагаад чимээг байх хэвтэй? Тийм үстэй. Нийгэм дээр бүгдээр ингээ дуурдаг болъё. Бид нар хүүхдүүдэд хүмүүжүүлэх хэвтэй. Үүдээ ялангуяа маш сайн хүмүүжүүлэх хэвтэй энэ нийгмийг авч явах одоо ийм гол хүмүүс тий. Ерөнхий ивент тгчээр өөрийгөө хайрлын үрээтэй Oxy брэнд ажиллаж байна.